За одоо ингээд шинэ ихтгэлгээд дахиад заншилын тэргүүлсэн засгийн газар явж байгаа. Энд бол одоо бас засгийн газрын бодлогын 90 бол өөрчлөгдсөн байгаа. Өссөн хөгжил өмнөх засгийн газрын нэгт төсөмөд одоо хүний өвчнөлт орсон байна. Тэгэхээр ер нь бол энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэмжихтэй юм 11 хэмжих нэгж байгаа. Энэ санхүү мөнгөтэй холбоотой зүйлүүд байгаас яг энэ татварчин иргэд хүний өвчнөлт нөгөө авилга хэл ахуулын орчин буурах энийг байхгүй болох руу чиглэж байгаа мөрөдийг асуудал байна. Тоор ардсан намын барих ярьж байгаа бодлого юу юм бэ гэхээр энэ санхүүгийн орчин орон зайг энэ орчлыг илүү ил тод болгох. Одоо шилэн дасны хуулийг 10 жилийн өмнө батлагдсан юмээс одоо бол хэрэгжилт нь хангалтгүй байна. Тэгээд татвар хураах, бүрдүүлэх, тэр гол нь бүрдүүлж байгаа буюу тэр одоо баялаг бүтээгчдийн хамаг юмын сороод одоо зарим тохиолдолд бол одоо асар их хүн нөхцөл байдлын татварчин ингээд бүрдээд зарцуулалт нь одоо ил тод биш гарын салаагаар урсдаг байдал хараад байгаа учраас цоогоос хувинд имээгээд байгаа юм шиг болчиход байгаа. Тэр утгаараа бол яг энэ экосистемийг хамгаалахын тулд татвар төлөгчдөө илүү ээлтэй бодлого явуулахын тулд авилгыг бууруулах энэ хуулийн хэрэгжил чухал байна. За өрсөлдөх чадварын олон улсын байгууллагаас гаргаж байгаа манад өгж байгаа үнэлгээгээр бол танай улсын хөгжлийг хойш нь татж байгаа 5 шалтгааны нэгт нь засаглалын өөрийнх нь даалгавар байна гэж хэлээд байгаа. Тэр утгаараа бол ингээд татвар ярихын тулд эргээд энэ эрх зүйн орчин гэдэг маш том юм одоо сүүл шинжтэй реформын зүйл ярина.